баярлалаа. Энэ ер нь эрүүдийн шүүлтийн сонсгол явуулаад бид бас ийм тулгымцсан асуудал байгаад байгаа юм байна гэдэг дээр ажлын хэсэг ажилласан. Тэгээ ер нь яг хуу мэдээж энэ эрхэн зөрчигдсөн олон иргэдийн гомдол байгаа. Улсын хурл энэ сонсгол явуулсныхоо үр дүнд одоо үр дүндээ нэг арга хэмжээ авч энэ иргэдийнхээ асуудлыг бас шийдъя гэдэг энэ ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь бол тэгээд хүний амьдрал богинохон олон жил эрхэн зөрчигдөөд бие сэтгэл мах бодороо хохирцсон байгаа хүмүүс цөхрөөд л одоо энэ асуудал бол улсын хурал дээр яригдж бид нар бас ажилласан. Тэгээ яг энэ тогтоолын төслийг бол харахаар ер нь бол энэ нөгөө тогтоол маань яг тэр хүмүүсийн асуудлыг бол шийдэхгүй шийдэх эхлэлийг нь тавьж байгаа юм байна гэж харж байгаа. Ер нь бусад улсын туршлага эдрийг харахаар энэ яг бид нар бас яг би ажлын хэсэгт ажилласан хүний нэг л дээ. Тэгэхээр гол асуудал нь одоо энэ хүмүүсийн чинь нөгөө нэг шүүхэн шийдвэрэнд гарцсан, гурван шатны шүүхэнд дууссан, эсвэл хүн юуны давзаалтах хугацаа дууссан. Гэхдээ шинжээчдийн дүгнэлт дээр бас ийм алдаа дутагдал байна гэд гарч байгаа. Тэгэхээр мэдээж улсын хурл бол энэ шүүхэн шийдвэрүүдийг бүгдийг автоматар хүчингүй болгоод шийдвэр гаргах эрхгүй байгууллага. Гэхдээ энэ яг энэ тухайлсан иргэдийн асуудлыг дахиж хөндлөнгийн нөлөөлөл орохгүйгээр зөв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөлийг нь бүрдүүлээд хууль эрх зүйн орчин болов үгүй бол тэр чинь ер нь бас хууль эрх зүйн орчин гэхээсээ илүү фактын одоо асуудлууд байгаа шүү дээ тий. Тэрийг нь бүрдүүлээд энэ цагаатгах гэдэг юм уу эсвэл дахиад энэ процессыг гин буруугийнх нь үнэхээр байсан мүү юу гэдэг асуудлыг нь шийдэх арга чарга уг нь бол бид хаймар байгаа. Энд тэгсэн одоо бид нар чинь тогтоол дээр бол улсын газарт л үүрэг өгчөж байгаа юм байна шүү дээ. Ийм хууль оруулж ирээ гэд бид нар бол шийдэхгүй гэд. Тэгэхээр энэ дээр ер нь ингээд бүр аргаа ядаад 3 дахь тэр одоо шүүхийн засаглаасаа дээр ийм байна ийм бидний яг үнийг хэлэхэд авч хэлсэн хэрэгүүд ихэнх нь 12-оос 16 онтой холбоотой хэрэгүүд байгаа. Хин нэгэн ерөнхийлөгч гараалаа өөрсдийнхөө ойр дотны хүмүүсийг шүүх прокурор АТГ дээр тавиад л шудраг усын хонгил тэр юуны хонгил гэх юм ягаал ингэсэн юмны кейсүүд байгаа шүү дээ. Ихэнх кейс байна 12-оос 16 оны кейсүүд байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг ер нь тэгээд засгийн газар хууль өөрчилж орж ирээд шийдэгдэх юм уу? Эсвэл яг энэ шинжээчийн дүгнэлтээр гарсан хэрэгүүд дээр дахин энэ одоо юу гэдгийг хин шийдвэрлэх ажиллагаа хөндлөнгийн хараат буссаар явуулах нөхцөлийг бүрдүүлээд явуулах ёстой юм уу? Нэг аргыг нь болохгүй бол яг бид нар одоо энэ иргэдэд олон жил болцсон одоо амьдралынх нь бас овоо хэдэн жилийг нь автсан энэ хүмүүст сэтгэл санааны юуны мөнгө хохирол гэхээс илүү одоо сэтгэл санааны хохирлж бас яригдах тэрнээс гадна нэр төрөө бас нэг цэвэрлүүлэх гэдэг асуудал бас яригдаад ах шиг байна. Тэгээ энэ дээр цөмөрөө яг энэ одоо тогтоол дээр бол засгийн газарт үүрэг өгчөж байгаа. Энийг бид нар бас нэг энэ дээрээ ярилцах арга зам байсан уу юу гэдэг дээр би нэг тодруулаад юу ч гэсэн асууж идэх. За ажлын хэсгийн ахлагчийн микрофоныг нэ. Сүхбаатар Эрдэнэ бол шүү. Тий одоо энэ яг үнэнгээ хэлэхэд бол бас их замбраагүй юм болсон юм байна л гэж харсан. За энэ хэрэгүүд дотор бас мэдээж нууцын зэрэгтэй асуудлууд байсан. За нууцын зэрэгтэй асуудлыг нээлттэй ярьж болохгүй. Гэхдээ ер нь бол ингээд хүний эрхийн ностой зөрчил хохирлын асуудлууд л байгаа. Тэгээ өөрхий яг тэр хүмүүсийн нийтлэг хүсэлт нь болохоор одоо ер нь нэр төрөө тань хэлж байгаа шин тий. Нэр төрөө сэргийлэх, цэвэрлэх. Тэгээд яг нарийн ярих юм бол мөнгө хохирол төлөгдөх юм бол энэ чинь өгчнөө нь болон тэр хүн төрөний асуудал гарна шүү дээ. Яг тэр эрх зүйн зохицуулт нь бас тийм тодорхой биш. Тэгээ энэ одоо бидний энэ ажлын хэсгийн даалгаварчин бол яг энэ дээр санал дүгнэлт гаргах шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах гэсэн ийм зөвлөлөөр орж ирсэн. Тэмүүжин гишүүн энэний араас бас ярих бах хууль зүйн мянган орны дарга цогт дотор дарга бас яг ийм ижлэхэн санаатай байсан. Ер нь ийм юм үүсгээд байгаа, хилмигдүүлээд байгаа энэ одоо жишээлбэл ийм субъектүүдэд ер нь ямар хариуцлага байх юм? Энэ одоо хүн хилцэх хугацаагүйгээр авч үздэг, дахиад энэ хүн хилмигдүүлэх энэ одоо нөгөө хуулийн тодорхой цоорхоогоор ч гэдэг юм ингээд яваад байгаа энэ нөхцөл байдал ямар хариуцлага байдаг байх юм? Цаашлаад энийг ингээд шийдэхийн тулд эрх зүй өөрөө дотроо хийдлгүүгээр ингээд ямар механизм бүрдүүлэх юм бэ гэдэг бодлогын асуудлууд бол байгаа. Тэгэхээр яг одоо саяны энэ кейсүүд дээр хүн нэг бүрийн холбогдсон хэрэг тус бүр дээр нь одоо ингээд шийдчихье гэхээр энэ бас их учир дутагдaltaй байсан байна. Тэгэхээр энэ дээр бол одоо ямар ч сан энэ дээр дахиад энэ яг чиглэлээр нь жоохон ингээд ирэмблээд дис дараалд оруулаад ийм хуулийн төслүүдийн ажлын хэсгүүд гарах ёстой байна гэж үзэж байгаа. Тэр утгаараа энийг жоохон ингээд
ер нь бол бид нар чинь хараат бус хөндлөнгийн экспертүүдийг ингээд тусан цалинжуулаад ингээд дүгнэлт гаргаж байгаа шүү дээ. Их хурлын гишүүдийн субъектив ямар нэгэн санаагүйгээр яг ингээд их сургуулийн багш тодорхой хүмүүсээс ингээд дүгнэлт аваад энэ дүгнэлтийг үндэслэж бид нэр одоо шүүх прокурорлууд ч юм уу ямар нэгэн газар руу нөлөөлөх боломжгүй болчиход байгаа. Харин энэ дүгнэлтийг үндэслэж тайлангаа босруулад энэ дүгнэлтээр үндэслэж тэгвэл ямар эрх зүй орчин боловсронгуй болох шийдэх шаардлагатай вэ гэсэн л дүн шинжилгээг л өнөөдөр танилцуулж байгаа л гэсэн санаа. Тэгэхээр ер нь бол ингээд цаашдаа бол хийх ажил их байна гэж харагдаж байна. Энэ тогтоолын төслийн 3 дээр бид нар чинь ингээд нэг хуулийн төсөл боловсруулах эзэсийн газар даалгачиж байгаа. Тэн дээр яг хуу эрх сэргээх гэдэг юм ороод ирж байгаа юм те. Тэгээ нөхөн төлбөр эрүүл мэнд сэтгэл зүй. За энэ бол ингээд тэр буруу муруу гэдэг шийдэгдсэн хэрэгүүд дээрээ болвол явах үз. Тэгэхээр гол нь нөгөө нэг зарим хүмүүсийн хувьд чинь ял авцсан одоо эдэлцэн гин буруутай гэж тогтоогдсон цагаатах боломжгүй гэдэг ингээд нэг зогсчод байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд тэр эрх сэргээх гэдэг асуудал юу болох юм бэ? Яг энэ тухайлсан хүмүүсийн эрхийг сэргээх чиглэлээр яг ямар ажил хийгдэн гэж бид бас төлөвлөж ин тогтоол дээр энийг оруулж байгаа юм бэ гэдгийг тодруулаад асууж. За ажлын засгийн гишүүн Тэмүүжин гишүүн хариулна. Тэмүүжин гишүүний микрофоныг нээ. За энэ бодит тохиолдсон кейсүүд дээр судалгаагээд тэгээд энэ эрхэн өндөгдсөн, эрүүл шүүлтэнд өртсөн иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь болохоор хэрэг маргаанаа дахин шийдвүүлмээр байна л гэдэг. Биднээс нэрээ цэвэрлж авмаар байна. Энэ одоо хууль бусаар үрж байгаа ялаа бас алга болгомоор байна гэдэг ийм хүсэл тавиад байгаа. За энийг ямар арга замаар шийдэх вэ гэдэг шийдэл дээр бол үндсэн хуулийн арга замууд байгаа юм. Бидээс хууль болгож гаргаж өгөх ёстой. Үндсэн хуулийн зэцэд иргэний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх чиглэлийн эрхийг тодтоод процессын бий болгоод өгчих юм бол энэ чинь үндсэн хуулийн заасан суурь эрх штэ. Угаасаа эрүүл шүүлтээс ангид байх гэдэг чинь. Тэгээ энэ эрх нь зөрчигдсөн гэж байгаа иргэн маань шүүхийн 3 шатны шийдвэр гарцсан байгаа. Тэрний дараа үндсэн хуулийн шүүхэд хандах замаар асуудал шийдвүлээд тэгээ үндсэн хууль дээр маш тодорхой заасан үндсэн хуулийн цэцээс дээд шүүхэд хүний эрхийн асуудаар шилжүүлж өгсөн асуудлыг нэмж гишүүний микрофоныг нээ. Үндсэн хуулийн цэцээс хүний эрхийн асуудлаар дээд шүүхэд шилжүүлсэн асуудлыг шүүхийн систем өөрөө засан шийдвэрлэх ёстой. Тэгэхээр үндсэн хуулийн энэ механизмыг амьлуулах хэрэгтэй. За хууль зүйн байнгын орон дээр бас энэ асуудлаар ер нь нэн дөрөв ярьсан дээр байх. Үндсэн хуулийн цэцсийн бол маш тодорхой одоо сүүлийн 10-аад шийдвэр дээр иргэний үндсэн эрхтэй холбоотой маргааныг бид аваад хилцэн шийдээд эхэллээ гэдгийг хэлсэн. Тийм учраас одоо ямар процессор энэ явах юм бэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Тэр процессын дараа цэцээс дээд шүүх рүү очивол тэр нь бас хэрэг маргаанууд нь яаж одоо иргэний үндсэн эрхийн тэр асуудалтайгаа нийцэж шийдвэрлэгдэх юм бэ гэдэг эрүүгийн процессын хуулиуд руу бас зохицуултыг хийж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ хүмүүс бүгдээрээ эрхээ сэргийлэх боломжтой болчихж байгаа. Монгол үндсэн хууль дээр байж байдаг. Бусад хуулиар нь биднээс хийж өгөөгүй байдаг. Тэгээд энэ тал дээр бас одоо засгийн газар бол энэ чиглэлийн хуулийг одоо шийдэж өгч орж чадахгүй байх баг. Улсын хурал дээр ажлын хэсэг байгуулад нэн дээр шийдэх хэрэгтэй. За тэгэхээр үндсэн хуулийн цэцээр хүний үндсэн эрхийн маргаантай холбоотой асуудлыг шийддэг болоод бид нар түүлийн арга зам нь юм байна гэж харж байгаа юм. Тэгэхээр үндсэн хуулийн цэцсэн хүний үндсэн эрхийн маргаан шийдвэрлэдэг болохын тулд та үндсэн хуулийн цэцсийн хуульд л өөрчлөлт оруулчихна гэж бодож байна. Тэгээ үндсэн хууль дээр өөрчлөлт оруулахгүйгээр тэрийг байх хаалга нээлттэй гэж бодож байна. Тэгэхгүй бол нөгөө үндсэн хууль өөрчлөх юм бол одоо өчнөө дахиад олон жил нөгөө зөвхөрсөн хүмүүсээ дахиад олон жил хүлээлгэх болчоод тэр яг үндсэн хууль дээрээ бид нар өөрчлөлт оруулахгүйгээр хүний эрхийн маргааныг тэн дээрээ хийчих болно гэдэг үндсэн хуулийн цэцсийн хуулийн концепц бас тань дээр явж байгаа гэж ойлгож байна. За ойлголоо. Ажлын засгийн ахлагч Эрдэнэ бол гишүүний микрофоныг нээ. Тогтоол дээр нөгөө ингэж байгаа юм. Улсын хурлын 26 оны хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх гээд АБ гээд бие даасан механизмын эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын хурлын 26 оны намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх хохирогчийн эрхийг сэргээх зохицуулалтын хүрээнд эрүүл шүүлт хууль бус баримтчилгаа хэлс ял хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлөөс үүдэн хохирсон иргэдийн эрх сэргээх нөхөн төлбөр болох эрүүл мэнд сэтгэл зүйн нийгмийн үйлчлэг үзүүлэх гэдэг ингээд зорилт болгоод оруулсан. За энийг яаж гэхээр энэ мэдээж энэ телевизээр энэ хүмүүс үзэж байгаа.
одоо хүртэл тэдний ингээд хүлээлт аягүй өндөр байгаа. За нэг ингээд хөрхөө сонсгол болсон. Араас нь хууль зүйн байнгоор ажил хийсэг гаргасан. Ажил хийсэг явууллаа. Ихэнхтэй нь уулзлаа, учирлаа, сонслоо. Зовлон жаргалыг ингээд нэг хүрчлэн тэмдэглэж ойлгож авлаа. Тэнгүүд маш хүлээлт байгаа байхгүй. Тэнгүүд номжим гишүүний хэлээд байгаа бас үнэн. Ерөнхийдөө энэ нэг системийн асуудал байна гэд тусдаа орчихоос илүүтэйгээр те яг энэ дээр ингээд тодорхой үйл ажиллагаа хий. Гэхдээ За Эрдэнэт гишүүнд нэмэлт 1 минут өгье. Хариулт. тэгэхээр ингээ би яг энэ нөгөө хохирсон хүмүүстэй л хандаж хэлэх гээд байгаа. Одоо энэ эрүүшүүлттэй болмоос хохирсон гэж байгаа хүмүүстэй онцолж хэлэхэд бол ямар ч гэсэн ингээд энэ өнөөдөр бол энэ тогтоол бол энэ фундаан буюу суурийн тавиад цаашлаад бол энэ дээр бол нэгдүгээр мэдээж нийгэмд энэ алдааг гарахгүй байх эрхцүү орчныг зэгцтэй болох ажил явьж байгаа ч гэсэн саяны номж чимэг гишүүний хэлээд байгаачлан энэ хүн нэг бүртээ уулзсан ажил дээр тодорхой юм шийдэл гаргахын тулд бид нар хугацаа заасан энэ оны хавар намрын чуулганд багтааж оруулах гэдэг энэ зорилтыг тавьж байгаа шүү гэдэг бас онцгойлон хэлье. Мэдээж одоо олон нийтэд энэ одоо хурал явьж байгаа учраас хэрэг тус бүрээр нэг бүрчлэн ийм тийм байна гэж ярих нь өөрөө бас хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой зарим нууцсан зэрэгтэй учраас ярих боломжгүй байгааг бас хэлье. За сайн зэрэг гишүүн.